За сайн мэцгаануу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногийн хөрөнгөний зах зээлийн таймыг танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээлийн хувьд гэх юм бол бүхэл индексүүд бол өндөр өсөлтийг үзүүлсэн. За салбаруудыг хувьцааныгаар нь ангилаа үзэх юм бол технологийн салбарын хувьцаанууд өндөр өсөлтийг үзүүлсэн. За онцлог компани хувьцаа Nvidia байлаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоног зах зээлийн өсөлтөд нөлөөсөн гол хүчин зүйл нь юу байсан бэ гэхээр за Америкийн нэгдсэн улсын 7 дугаар сарын инфляцийн төвшин за жилийн өмнөх муу үеэс бол 2.9% өсөлттэй гарсан буюу сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаа 3%-аас доош орсон үзүүлэлттэй гарснаар ихэд инфляцийн түвшин зорилттой түвшинд нэлээд ойртжээ. Төв банкны хувьд гэх юм бол бодлогын үгээ буруулах хангалттай орон зай үүслэх их нөлөөнүүдийг өгж бол хувьцааны зах зээл бол өсөлтөө үзүүллээ. За нөгөө төвөөр бол хувийн хэрэглээний зардлыг илэрхийлдэг PCE индекс өөрөө 2.6% төвж буурсан нь өөрөө бас зах зээл дээр эрэлт нэлээд бууралттай байгаа юм байна. За эрэлт буурахаа ирээд мэдээж бол бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний үн буурна. За үн буурснаар инфляц буурах боломж үүсэж байгаа учраас ихэд зах зээлд инфляц нэлээд бууралтай байна гэдэг үнцэг бол нэлээд ойлгомжтой болж за улмаар бол зэний зах зээл бол өсөлтийг үзүүлсэн. За ам долларын худалдаа авах чадвар гэх юм бол олон улсын валютын зах зээл бол унсан байдалтай байсан ийм 7 хоног бол байлаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Америкийн хувьцааны зах зээл өссөн ч гэсэн тэрний өмнөх 7 хоногт бол уналтыг үзүүлсэн. За үүнийг бол бидний зүгээс бас ийм сарын сар болгонд тавтагддаг түүхийн цикл үедээ бол холбож тайлбарлаад байсан. За энэ юу юм бэ гэхээр 1928-аас 2023 оны за сар бүрийнхэн дундаж өсөлтийг аваад үзэх юм бол хэд 8-10 сарын өрөө нэлээд жоохон уналттай байдаг, хаан ширхүүдэд тогтсон байдалтай байдаг гэдгийг бол харж болохоор байгаа. За тэгэхээр бүгдээрээ 8 дугаар сарын байдлаар S&P 500 индексийн ханшийн хөдөлгөөн price action ямар байдалтай байгааг бол хараад үзье. За тэгэхээр 2023 оны 8 сард яасан бэ гэхээр за S&P 500 индекс гэх юм бол higher low higher high higher low higher high гэдэг за улмаар ингээд lower high lower low lower high lower low гэж бол тухайн сарууд бол ингээд 10 сарын төгсгөл хүртэл ингээд ханш бол унсан байгаа price action. За энэ удаагийнхаар бол ямар хөө байсан бэ гэхээр сүүлийн higher low-нд higher high-нд за тэгэхээр ханшийн хөдөлгөөнийг бол энэ higher low-ыг бүтэн биеэрээ эвзнэр бол structure ерөөхдөө бол солигдно. За улмаар бол ханшийн хөдөлгөөний 10 сар хүртэл унах боломжтой гэдгийг бол хамгийн бидний зүгээс гаргаад ирсэн бол за ерөөхдөө бол тэрний 27 хоногийн өмнөх candlestick-ийг харах юм бол ханш унсан идэж зүгөө татаад low wave-г хаагдсан. За low wave-д чадаагүй учраас ханш болохоор хаяа ихээр тэмүүлсэн байдалтай ийм байдалтай бол харж байна. Гэхдээ бидний хувьд ерөөхдөө бол 8-9 10 сарууд дээр бол өндөр өсөлт ирэхэд бол тун хэцүү учраас ханшийг бол ерөөхдөө бас унах боломжтой гэдэг тал дээр ерөөхдөө байр суурьтай байгаа. За эндээс болохоор 8 дугаар сарын candlestick харагдаж байна. За сарын candlestick маань хаагдахад өөрөө ерөөхдөө нэг 13 хоног үлдсэн. За 13 хоног үлдсэн байхад бол дээрээ юм жоохон зүйтэй, доороо юм урт бол зүйтэй байна. Тэгэхээр ерөөхдөө бол альва магадлалын хувьд дундаж биетэй ямар байд юм бэ гэхээр яг энэ шиг дээрээ нэг юм зүйтэй, доороо нэг юм зүйтэй, дээрээ нэг юм зүйтэй, доороо нэг иймэрхүү зүйтэй байдаг. Тэгэхээр магадлалын хувьд юу вэ гэхээр энэ ийм урт зүйтэй энэ monthly candlestick маань өслөө гэхэд ийшээс төрөх боломжтой, харин унах бол потенциал байгаа. Яг тэр унаад ингээд эдгээр шиг айлхах юм дундаж биетэй улаанлаа үүсэх боломжтой байна гэдэг бол бидний зүгээс бол үжилсэн байдалтай байна. За тэгэхээр ерөөдөө 8-9 10 дугаар сарын үед гэх юм бол зах зээлийг бол ажиглая. За тэгэхээр Америкийн төв банкны ерөнхийлөгчтэй Жером Паулийн хувьд гэх юм бол өнгөрсөн хамгийн сүүлийн мөнгөний бодлогын урьдаараа бодлогоо нэг удаа бууруулна гэдэг тохиог өгсөн бол одоогийн байдлаар ерөнхийдөө бол 9 сард болох хурлаар бол бууруулах нь нэлээд ер нь тодорхой болсон гэж бидний зүгээс хараад байгаа. За тэгэхээр хамгийн ойрын хугацаанд үүнийг илэрхийлэх боломжтой цаг нь юу юм бэ гэхээр 8 сарын 22-ноос 24-ний хооронд бол Jackson Hole Symposium болно. За уг симпозиумаар бол төв банкны ерөнхийлөгч яриа өгөхдөө бол баг бодлогоо 9 сард бууруулна гэдэг тохиогоо өгч болов гэж бол таамаглаад байна. Төв банкны ерөнхийлөгчийн яриа өгөх цаг нь 8 сарын 23-нд байсан. Тэгэхээр уг хурлаараа ерөнхийдөө бол тохиогоо өгөөд зах зээлд бол илүү тодорхой болоод явна гэж бол харж байна. За өнгөрсөн 7 хоногт бас өөр нэгэн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр Японы төв банкны ерөнхийлөгч Казуя Оуда бол 7 дугаар салбарсан мөнгөний бодлогын хурлаараа бол бодлогын үг бол 2 дахь удаага бол дахин өсгсөн. За улмаар бол Японы бол зэний зах зээлийг төлөөлөхтэй Nikkei 225 индекс бол 8 дугаар сарын 5-ны өдөр 12% бол уралтыг үзүүлсэн. Энэ 1987 оноос хойш хамгийн хүчтэй уналт болсны улмаас за Японы бас бодлого боловсруулагчид парламентын гишүүдийг Казуя Оудаг ерөөхдөө нэлээд бас ерөөхдөө шалгасан гэхүү нэлээд жоохон доромжхон байдлаар за 8 сарын 23-ны өдөр парламентын танхимд дуудаж мөнгөний бодлоготой холбоотой асуултуудад хариулах тийм ерөөхдөө бол
бас хариулахыг бол шаардсан байдалтай байгаа юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бол бидний зүгээс бол Японы төв банкны хөтөлбөрч мөнгөний бодлогын шийдвэрийг зөв гэж харж байгаа. За үүнд ерөнхийдөө бол 3 шалтгаан бол байгаамаа. За эхний шалтгаан нь юу юм бэ гэхээр Японы төв банкнаас эдийгээр одоо бодлогын үгээ өсгсөн эдий ч гэсэндээ яг одоо бодит хүү гэдэг зүйл байгаа. Бодит хүү өөрөө хасахтай байгаа. Бодит хүү гэдэг нь юу юм бэ гэхээр одоо байгаа өсгсөн хүн инфляцийн түвшнээс доогуур байгаа. Тэгэхээр бодит хүү хасахтай байгаа учраас бол Японы төв банкнд бол бодлогын үгээ бас өсгөх бас жоохон орон зай бол байсан гэж бол харж байгаа. За хоёр дахь шалтгаан нь юу юм бэ гэхээр хэдийгээр одоо йений ханш бодлогын үгээ бууруулах, йений ханш сулраад за экспортлогч бас ингээд ашигтай байсан ч гэсэн за импортлогчтой одоо өрхийн хэрэглээ болон компаниудад импортын бараа бүтээгдэхүүний өндөр орж иж бас ашиггүй талыг бол үүсгэж байгаа. За гуравт юу вэ гэхээр одоо йений ханш хит их олон улсын валютын зах зээлд бол суулгачд бол хямдхан болсон. За үүнийгээ бол хянж одоо тохиромжтой хэмжээнд навьжихын тулд бодлого өсгсөн байна. За тэгээ үүнийг бол бас зөв юм а гэдэг бол байр суурьтай байна. Та бүхэнд өнгөрсөн 7 хоногийн тайм тохиомлыг танилцууллаа. За та бүхэнд тохиомл хэлбэрээр унших боломжтой. Бидний зүгээс даваа гарагийн орой харилцагч хөрөнгө оруулагчтай тохиомл хэлбэрээр мэйлээр илгээх болно.